Сайн байна уу? Мөсөлингийн байна. Өнөөдрийн сэдэв маань хайрын үндэс юу вэ гэдэг. Хайр дээр бүх юм тогтдог тийм. Хүн болгон мэдчихэж байгаа. Монголд амьдрал хайр дээр тогтдог гэдэг дуу байдаг шүү дээ. Тэгэхээр амьдрал үнэхээр хайр дээр тогтдог. Бид нар өөрсдөө хайр юм. Хайр гэдэг нь юу вэ гэд тэгэхээр хайр бол мэдрэмж. Бидний мэдрэмж тэр зүйлүүд чинь хаана байдаг вэ? Бидний дотор байдаг ахна шүү дээ. Тэгэхээр хайрыг хүн өөртөө зохицлооч бий болгоод тэгээд ингээд урсгаж гаргадаг. Баггүй. Түүнээс биш хайрыг ингээд гаднаас хайж агаад олоод авчдаг тийм зүйл биш. Хайрыг хүлээж авч чаддгүй хүмүүс гэж бас байгаа. Ягаад гэвэл ингээд зүрх нь хаалттай. Хичнээн хүн хайр өгсөн ч гэсэн тэрнийг ингээд тэнд ч очиод хатуу юм татуулаад байна шүү дээ. Тэгэхээр хайр маань өөрөө гоё өнгөтэй энерги их гоё урсгал ингээд гээл урсж идэг тийм гоё энергитэй. Хайрыг хайрыг Монгол хүмүүс маань одоо ер нь дэлхийд даяар эрэгтэй эмэгтэй хоёрын хайр дээр илүү их тулгуурлаж яриад байдаг. Тэр маань яг үнэндээ бол залуу хүмүүс бие бинийгээ хараад ингээд шууд хайрлах нь мэдэж байдаг ахлаа. Гэхдээ ихэнхдээ дурлах процесс явагдчихэдэг. Тэр дурлах процесс нь юу гэвэл ингээд өөрсдөө яг энэ татагдчихэдэг тийм дурлаад гадна дал яриа үг хэл тэгэл бүх юмд нь ингээд татагтаад ингээд дурлаад тэр залуу хүний дотор нь энэ тархин дотор нь биеийн дотор нь нөгөө гормоны ялгаруулах процесс явагдчихэдэг байхгүй. Тэгэхээр энэ дурлах үед энэ гормон маш их хүчтэй ялгараад ингээд энэ нь тэр хүнийг улам гоё харагдуулдаг, бусдаас онцгой харагдуулдаг. Тэгээ тэр процесс бол ерөнхийдөө яг эрдэмтний судалж байгаа хүмүүсийн судалж байгаагаар бол нэг 2 шил үргэлжлэдэг байгаа юм л да. Тэгээд тэр нь цаашаага хайр болох уу, хуурах уу, эсвэл ингээд тэр нөгөө юу маань гормон маань ингээд айгүй өндөр байжсэн ингээд буулаа штэ. Тэгэхээр чин нөгөө хүний чинь ингээ айгүй гоё ингээл гоё бүх юм таалагдал баг уралж байгаа хүртэл таалагдаад байсан чинь ингээ гормон доош буугаад ирэнгүүт ив ингийн болоод ирдэг. Ингээл баг өвн харагдаал, сэвэн харагдаал тэгэл хоорондоо бие биенийхээ одоо бүрэн хайраар бие бингээ хайрлаагүй учраас бие биенийхээ дээр гарч тэмцгээд энэ асуудлууд гарч ирдэг байна. Тэгэхээр жинхэнэ хайр бол энэтэй тийм их холбоотой биш. Мэдээж яриг жинхэнэ хайр маань дурлал дээр үндэслээд бас гоё соёолж цэцгэлж болно. Тэгэхээр хайр маань тэр чигээрээ хүндлэл өөрийгөө хүндэлж сурж ээж хүмүүс бусдыг хүндэлдэг. Хайрын гол үндэс суурь нь болохоор өөрийгөө хайрлах хайр. Өөрийгөө жинхэнэ утгаар нь хайрлаж чадчихвэл та бусад хүмүүсийг үнэхээр хайрлаж чадна. Яагаад гэвэл хайр маань итгэл, хайр маань уучлал, хайр маань боломж, бусдад дандаа боломж өгч байна, өөртөө боломж өгч байна. Тэгээд зарим хүмүүс их тохиолдолд одоо хайртай бол хартай гэдэг үг байдаг. Харамсалтай нь хар хоёр хизээч нэгд ор явдаггүй. Үнэхээр та хайртай зүрхнээс гарч байгаа тэр хайр байгаа бол бусдын талаар ямар нэгэн муу бодол байдаггүй бөгөөд харин ч тэр нь итгэж яадаг. Хичнээн тэр хүн алдаа гаргасан ч гэсэн за энэ алдаа гаргачлаа би ч гэсэн алдаатай байсан гэдээ өөрийгөө ингээ харилцсан чинь мэдчихэж штэ. Тэгээд тэр хүнд итгэл өгч яадаг байхгүй. Бусдад итгэл өгч яадаг. Тэгээд бусдын ямар нэг юмыг хизээч сайн муу гэж ялгаж харахаасаа илүү яг алдаа гаргадаг сул талтай гэдгийг мэднэ. Тэрэнд нь дандаа итгэл найдвар өгч яадаг, засагдна,
болно, сайхан болно гэдэг. Тэгэхээр хайрыг бидний жинхэнэ натур те бид нарын одоо байгаль чанар маань өөрөө хайр байтал биднэрт нийгэм энэ өрсөлдөөн амьдралын өрсөлдөөн би бинээсээ дээр ийм байх ёстой гэсэн ингээ бүр багаас нь ингээд суулгаад ингээ ялгаа хоёр ялгаатай ингээд та нар ингээ ялгагдах хэрэгтэй би бинтэйгээ өрсөлдөх хэрэгтэй гэдэг сургууль дээр дүн өгөх ч юм уу те гэх мэтлийн асуудлаар ингээд хүүхдүүдийг жоохоос нэхлээл ингээд хайрнаас солдуулаад байгаа байхгүй хайр биш тэр нь өрсөлдөөн одоо юу гэдэг. Тийм болохоор хайрыг тэр нь яаж юм гэвэл хүүхдэд багаас нь эго өсөж эхэлж байгаа байхгүй эго. Хайрыг эгоны тэр зан чанартай ерөөсөө хольж утгаж болохгүй. Яагаад гэвэл эго чинь байх ёстой хэмжээнд л байх ёстой. Тэрнээс хэтэрчгээр хүн та өөрийгөө хайрладаг гэдэг юм бол би өөрийгөө хайрладаг гэж хэлж чадах хүн олон байгаа. Тэгэхдээ тэр хүмүүс за ямар ингэ тэгэхээр нөгөө доторх юм мэдрэмж нь болохоор ингээд аюу тийм тааламжтай мэдрэмж байдаг. Гэхдээ энэ бодол нь болохоор би бусдаас дээгүүр би ингээд жаргах ёстой би сайхан байна гэдэг ингээд хандлага нь буцаж гарч ирэхдээ ингээд бусдад хандах хандлага нь гарч ирэхдээ тэр хүмүүсийг хайрлах хүндлэхээс илүүгээр өөрийгөө ингэж овоолж товоолгосон тэр нь өөртөө ингэж хайр юм шиг санагддаг. Харамсалтай нь энэ хайр биш. Энэ бол жинхэнэ эго. Эго гэдэг нь одоо бусдаас гадаад үзмжээрээ байна уу, мэдлэг оюунаараа байна уу. Тэгэл ингэж илүүгээд бодож байгаа бол тэрэнд их тааламжтай мэдрэмж төрнөлтөө хүн болгон тэр шин шүтэл хүн болгон тэгэл гоё сайхан байна гэж үгийн сонсоолохоор чинь би өөрийгөө хайрлаж байна гэж бодоод байдаг. Тэгтэл тэр тохиолдолд дандаа эго нусч яадаг байхгүй. Тэгэхээр жинхэнэ хайрыг ойлгодгүй, жинхэнэ хайрны талаар мэдлэг байхгүй байгаа улмаас одоо хүнийг өөрийгөө зөв хайрлаж чадахгүй байна. Тэгэхээр би мэдлэггүй гэдэг эхнийхээ одоо видеонд хэлсэн тэр мэдлэг нь шинжилгааны мэдлэг. Энэ одоо ном эрдмийн мэдлэг, тийм мэдлэг яриаггүй хүн байгальтайгаа холбогдоод ингээд бүх байгаль дэлхийг ингээд амьд бүх орчинтойгоо холбогдоод тэгээд тэр сайхан энэ цэцэг мэцэг гэл тэгэхэд чинь хүн сайхан мэдрэмж өгвөл ингээд мэдлэг өгч идэг байхгүй. Тэр энэ дотор энд байж идэг тэр мэдлэгийг хэлж байгаа болохоос биш. Ямар нэгэн одоо шинжлэх ухаан бид нар одоо сургууль сурсдаг гэдэг юм уу тийм мэдлэгийг хэлэх байхгүй. Тэгэхээр чинь хайр гэдэг маань өөрөө бидний дотор байдаг болохоор хайрыг зөвхөн л бид нар өөртөө ингээд цаг гаргаад тэр хайрыг ухаж гаргаж ирэх таашаамтай хайртай холбогдох хэрэгтэй. Ихэнх маш их тийм хайраар дүүрэн сэтгэлтэй хүмүүс амьдралд их зовж идэг. Ягаад гэвэл тэр хүн бусдыг хэтэрхийх хайрлаад өөрийгөө ингээ мартсан байдаг байхгүй хамгийн гол проблем. Тэгэхээр өөрийгөө хайрлаад хайрлцсан хүмүүс жинхэнэ утгаар нь хайрлцсан хүмүүс бусад хүмүүсийг яг ижлэх хэмжээнд хайрладаг. Бусад хүмүүс мэрэгжил мэдлэг орон байр амьдрах орчин энэ бүх юмараа өөр боловч бүгдээрээ эрх тэгш гэдгийг яг адилхан би биенээсээ би танаас та надаас дээрч биш доорч биш зүгээр л нийгмийн байр суурьаар магадгүй өөрөж магадгүй нас үсээр өөрөж магадгүй түүнээс биш жинхэнэ хайраар жинхэнэ хүн гэдгээрээ бол хизээч дээр ба доор биш. Тэгэхээр хамгийн гол бид нарын одоо хайрыг мэдхийн тулд те мэдэх хэрэгтэй. Мэднэ. Тэгэхээр жинхэнэ хайр юу юм бэ? Хайр яадаг юм бэ? Манай өг дээдсэн сургаалуудад тэр бүр шаштруудад хүртэл ингээд хайрын талаар маш их гоё тийм үгнүүд гэхээр арай л нөгөө үг гэдэг үг маань одоо тийм арай багтаад байна л да нөгөө утга нь арай жоохон ийм доогуур санагдаад байна. Тэгэхээр үг биш хайрыг
хайрыг аягүй гоё илэрхийлсэн те хайр ийм байх хэвээр хайр тэгдэг хайр ингэдэг ингээд хайр бусдыг буруудахгүй өөрийнхөө зүвийг хайдаггүй бүгдийг эрхтгийгш үздэг ингээд бусдад боломж өгдөг уучлдаг маш их тийм сайхан тайван аз жаргалтай болгодог гэдэг ингээд зөндөө тийм юунууд байгаа штэ шин чанарууд хайрын шин чанарууд тэгэхээр энэ болгон танд таны энэ зан чанарт энэ болгон илэрч гинүү гэдгээр та хайрыг зэрхэн эзэмшиж чадж гэнэ үү зүгээр л хайр гэдэг ингээд одоо энэ дэлхийн ертөнцийн чинь ингээ хайрын тухай ойлголтууд нь их нь буруу болсон болохоор тэр хайрыг нэг юм хитрхи гойжсэн эсвэл хитрхи ингээд мөр одоо нэг тийшээ хазаалгасан тий зөвхөн залуу хүмүүсийн явдал хайр юм шиг ингээд хайрыг ингээд дунд нь хуваацсан эцэг эхийн хайр ингээ эхнэр нөхрийн хайр ингээд хайрнууд ингээд хуваацсан байдаг. Мэдээж хэрэг эхнэр нөхрийн хайр бол ийм хоёр хүн хоорондоо ингээд өөр энергиэр холбогдож байдаг. Тэр нь ямар энерги вэ гэхээр секс энергиэр холбогдож байдаг. Тэр бол ингээд арай тийм гүнзгий тийм хайр байдаг. Гэхдээ бусад хайрнууд бол бүгдээр бусад хайрнууд гэж тэр нэрлээд байгаа бүх хайрнууд чинь ерөөсөө яг нэг түвшинд байж байгаа хэрэгтэй байхгүй юу? Эцэг эхийг ээж хайрлаж чадна, хүүхдийг хайрлаж чадна, өөрийнх гिचгүй хайрлаж чадна, настай хүнийг хайрлаж чадна, бүх хүнийг гуйлгч хүнийг хайрлаж чаддаг тийм хайр байх хэрэгтэй. Тэгэхээр хайр маань өөрөө бас айгүй тийм хатуу шударга үнэнч бурууд ингээд хизээч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гэхдээ хизээч ямар ч хүнийг доромжилдаггүй тийм бусдыг одоо буруу зүйлээс нь шударга хэлээд салгаж чадчихвэл тэр бас хайр юм аа. Тэр бол хайр. Тэгэхээр хайр гэхэр чинь ерөөсөө тэр бүх юмаа тавьж өгöd ингээд юу яагаад өөрийнхөө эрх ашигыг ингээд хүнд тавьж өгöd байдаг биш. Гэхдээ өөр дээрээ өөрийгөө хайрлах хайр маань би хинбэ өөрийгөө бүрэн утгаар нь мэдтсэн те өөрийнхөө юунд дуртайгаа мэдтсэн өөрийнхөө хэм хэмжээг мэднэ. Хэм хэмжээ гэдэг нь одоо ингээд хязгаарыг гадны хүнийг ямар нэгэн хүнийг хэрвээ хайраа чинь далимдуулаад танилуу ингээд таныг ашиглах гад юм уу таныг одоо ямар нэгэн таныг ингээд дарамтанд оруулаад байвал өөрийгөө хайрладаг хайр нь энээс илүү цаашаага ингээд юугээ тогтоогоод хил хязгаараа тогтоогоод ингээ ойртуулахгүй байдаг. Тэр хүнийг те өөртөө одоо эрх ашигтай халтуулахгүй нь штэ. Тэгэд өөрийнхөө цагийг хайрлна, өөрийнхөө дуртай зүйлийг мэднэ, өөрийнхөө цагийг хайрладаг болохоор хүн бусдын цагийг хайрлна. Бусдын цагийг одоо хэрэггүй юмд өрөхгүй байх. Өөрийнхөө цагийг маш их ингээд хайрладаг хүн бол ингээд бусдаа те ингээд нөгөө үнэнд дуртай дургүй байхыг хамаахгүй ингээд ховж янз бүрээр хэрэггүй юмар ингээд сөрөг мэдээлэлээр ингээд цагийг өрөхгүй байх тийм мундаг соёлтой болдог. Хайр маань хүндэтгэл, соёл, боловсрал тэгээд бас мэдлэг. Тэгэхээр юусэн үгүй гэхээр хүмүүс маань хайрын эрэлт гарцгаах хэрэгтэй. Хайрын эрэлт гарна гэхээр гадагшаага гарах биш, мэдлэг. Дээр үеийн хүмүүс бидний өвөг дээдсүүд шастар номонд хайрыг юу сургасан байд юм бэ? Тэрнийг уншиж мэдээд тэр уншиж мэдснийхаа дараагаар тэр нь танд бүрэн төгс. За ядж хаад 80% таны зан чанарт илэрч гинүү гэдгийг өөртөө гаргацаа чанар, бодол санаа, хандлагуудаа харж агаад тэгэд өөрсдөө одоо хайранд боловсрч байгаа эсгээ мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо сүүлийн үед ялангуяа хайрыг буруу сурталчилснаас хайрыг хитрхи тийм залуу хүмүүст секслэг байдлаар сурталчилснаас бүх одоо мэдээллийн хэрэгсэл
тэр юмар чинь одоо тэрнийг одоо ном pop дуу хөгжим ингээл одоо дэлхийн одууд чинь тэгэл тэрний чинь бүр залуу хүмүүст хитрхи тийм ийм нэгдүгээр залуу хүний гормон нь өөрөө аюу өндөр байдаг. Тэрэнд нь ингээд бүр хазаалгаад даваа явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар хайрыг бүр багаас нь жинхэнэ утгаараа үр хүүхдүүдэд өөрсдөө хайрлаад эхлэх юм бол үр хүүхдүүдэд хайрлна, боловсрал олгоно, хэм хэмжээгийн тогтоож өгнө, мэдлэгийн бас тогтоож мэдлэг олгож өгнө. Тэр мэдлэгээр хайр эго хоёрын гадаа олон асуудлууд байгаа шүү дээ. Эгоны олон асуудлууд. Тэр хоёрын шин чанарыг хоёуланг ялгаж өгөөд тэгээд жинхэнэ байгальтайгаа өөртөө холбогдсон, өөрөөсөө хайр ялгаруулдаг тийм хүн болно. Тэгэхээр хайр маань биднэд та өөрөө бусдыг шүүмжилж гин үү? Бусдад гоё үг хэлж чадж гин үү? Бусдад атаарах гин үү? Бусдын алдааг уучлж чадж гин үү? Тэр болгонд чинь өөрт чинь танд хайр хэр их хэмжээ байгаагаар мэдрэгдчихэд хэрвээ та бусдыг тархин дотроос шүүмжлээл бусдын бусдыг өөртөө харьцуулаад өөрийгөө бусдад харьцуулаад байгаа бол хайрын тэнцвэр байдалд алдагдсан байна. Хайр ингээд дутмаг байна гэж бодох хэрэгтэй. Тэрэнд бол тийм сандрах хэрэггүй. Ягаад гэвэл хайрын эрэлт гарсан хүн болгон өөрөө олж авдаг. Тэгээ хайрыг дотроос энэ бидний зүрх сэтгэлд байдаг хайр чинь ингээд сувга хаацсан байж та маш их олон жилийн буруу сурталч ухуулга тэгэл буруу бодол санаа нийгмээс өгч байгаа дарамт шахалт тэр бүх зүйлүүдээс болоод энэ чинь ингээд сувга хаацсан л байгаа болохоос ш одоо тэр сувгийг онгоолгох нь бидний өөрсдийн энэ ажил ахгүй юу. Энэ ажил нь яагаад би ингээд намайг хүмүүст дээрлэхэд байна? Яагаад ингээд би хүмүүст гоё харьцахаар ингээд буцаагаад ингээд болохгүй байна? Яагаад ингээд миний амьдрал зовлонтой байна? Хайр байгаа газар дандаа жаргал ээжэдэг. Хайр, жаргал хоёр дандаа аз жаргал хайр хоёр бол ерөөсөд салшгүй холбоотой. Тэгэхээр та бүрэн аз жаргалтай байна уу гэдгээ сайн ингээд мэдрээрээ зүгээр л нэг юм яг одоо штэ ирээдүйд тийм болвол би ингээд аз жаргалтай болно гэсэн юм мөрөөдлөөр явж гин үү эсвэл яг одоо аз жаргалыг мэдэрч чадчихэв үү гэдэг. Тэгэхээр хайр байгаа газар бол та яг одоо дороо суугаад ингээд нүдэнэл аз жаргалыг мэдэрнэ. Яг тэгвэл хайр урсж байгаа учраас. Яг тэгвэл тэр зүрх сэтгэл чинь ингээд бүгдээр ингээд гоё хайр болсон байгаа болохоор. Тэгэхээр бүгдээрээ энэ сайхан хайр болохын төлөө бусдыг шүүмжлэхгүй, бусдад одоо буруу зүйл ингээд буруутгаад ингээд өөрөө ууралж уцаарлаад тэгэд байх оронд бусдыг ингээд өөртөө харьцуулаад өөрийгөө бусдад харьцуулаад ингээд тэгжээхэн оронд одоо би үнэхээр миний байгалийн өгөгдөл нь хайр юм байна. Би өөрөө хайр юм байна. Энэ зүгээр энэ мэдлэг одоо миний өгж байгаа мэдлэг болохоор энэ таны хайр чинь олон зуун жилийн турш одоо манайх бол гайгүй. Дэлхий чинь тэр чигээрээ маш их тийм дарамттай амьдралуудаар явлаа штэ. Одоо дайн, дайжин тэгэл янз бүрийн шашин, суртлага маш их ингээл хазаагаал явцдаг. Тэр болгон чинь хүний хайрыг ингээд хатууруулаад ингээд дунд нь наан ингээд нэг занглаа үсгчээд байдаг байхгүй юу. Тэгэхээр манай монголчууд маань бол би хэлээд байгаа өвөг дээдс маань тэр чигээрээ хайр тийм хайраар байгальтайгаа холбоотой маш их хайран дээр тулгуурласан тийм хайрлж чаддаг хүмүүс байсан. Тэгэхээр бид нар тэр өвгдөдсөөс сурах хэрэгтэй. Салаад бид нар тэр зам жаншил тэр хайраас салаад удаагүй байгаа. Тийм болохоор буцааж олж авахд амархан. Тэгээ шаштар ном юу гэдэг тэр зүйлүүдийг судлаараа хайрын тухай ер нь юу гэж бичсэн байна. Сонирхоорой. Тэрнийг тэгээ өөртөө бий болгоорой. Тэгэхээр хүн өөрийгөө хүнтэй одоо харьцуулах юм бол
хэрвээ тэр хүнийг өөрөөсөө мундаг гэж бодох юм бол ингээд бид нарын өөртөө итгэх итгэл буураад хайраас улам холдчихдаг. Өөрийгөө тэр хүнээс илүү байна гэж бодох юм бол бас л хайраас холдоод ингээд эго маань айгу өсөж идэг бай. Тэгэхээр тэр бол дандаа ингээд гажуудал байна шүү дээ. Тэгэхээр бид нар чинь уучлаарай би тэгэхээр гэдэг үгийг айгу бол хэлээд байгаа шиг байна. Өөр дээрээ бүхэн өөрийнхөө дотор юу болж бодогдож байгааг хүн болго өөрөө мэдж байгаа. Хүнд хэлдэггүй, хинт ч хэлдэггүй нууц юмнууд биднэрт өөрт нь байж идэг. Ямар нэгэн өөрийгөө голох юм уу, өөрийнхөө муу чанарыг юм уу, эсвэл бусдыг шөөмжлөл зарим хүмүүс бол бусдыг толгой дотор шөөмжилсэн боловч бусдад хэлдэггүй шүү дээ. Энэ тэгж ингэж хэлдэг өөрөө толгой дотор шөөмжлөө яваад байдаг. Тэгэхээр тийм юмнуудаа бүгдийг нийл гаргаж ирээд одоо цаг үе ингээд сайхан энерги сайхан нэг ингээд сэтгэл дотор чинь ингээд шуурга гэж ингээд цэвэрлэгээ явагдаж байна гэд хэлсэн шүү дээ түрүүний үгээр. Энерги чинь өөрөө ингээд танд өгүүлчлээд ингээд зүрх сэтгэлийг чинь ингээд бүх ингээд юмнуудыг нууж ясан юмнуудыг бүгднийг ингээд дээш нь ил гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ил гаргаж байгаа зүйлийг буцаагаад ингээд далталж өөрөөсөө юм хүнээс нууж явах оронд сайхан хараад хүн хэлэх алба байхгүй шүү дээ. Өөрөө хараад өөрийгөө засна. Тэгэхээр өөрлөгөө харах хэрэгтэй. Бусдыг хараад бусдаас гоё үлгэр дуурайл авна. Бусдыг хараад хэрвээ тэр хүнийг өөртөөгөө харьцуулаад байвал энэ нь тэр хүнтэй ямар ч холбоогүй юм а тантай өөртөө холбоотой. Би яагаад ингэж хүнийг өөртөөгөө харьцуулаад байна гэдэг гэж тэрнийг сайн ухамсарлаад сайхан өөр дээрээ төвлөрөх хэрэгтэй. Өөрийгөө ганцаараа өөр дээрээ ажиллана. Одоо өөртөө сайхан шин чанар тэгээд бүх юмыг бүрдүүлэхэд ялангуяа мэдээлэл олж авахд бүх сувг нээлттэй бүх одоо YouTube юу гэдэг бүх сайхан юм ярьж байгаа залуучууд хүүхдүүд зөндөө байна. Тэгэхээр тэд нараас суралцах хэрэгтэй. Айгуу сайхан тэр сэтгэл санаагаа жоохон хүүхчиг 5 настай хүүхчиг тийм болохын төлөө байх хэрэгтэй. 5 настай хүүхд бол жинхэнэ хайраар ингээд байглаасаа хайр нь ингээ бүрэлдсэн байж идэг. Зүгээр л нүд нь харахад л гялалцж идэг. Бүх юм сонирхолтой хүн загинсан ч тэр дороо уйлал тэгэл мартчихна. Ингээ том хүмүүс болохоор яадаг вүлээ хүнд ингээ жоохон загнуулчих юм бол тэрнийг бүр ингээ бодоо ол нөгөө хүнээ шөөмжлээл өөрийгөө ингээ гоочлал ингээ яваад байдаг. Хүүхдэд тийм байдгүй. Тухайн үед энэж л уйл бүх юм зэрэгцээд гоё эмоцнууд нь бүгдээрээ зэрэгцээд тэг байж идэг. Тэгээ манай монголчууд болохоор ингээ их юу яах гэдэг нь л да. Би монгол хүн дээр л ярьж байгаа шүү. Ер нь гадаадууд бол сайн гэж байгаа юм биш. Мэдээж эрэг алдаа оноо бүх юм байж байгаа. Гэхдээ монгол хүмүүсийн хувьд болохоор ингээд нэг юм одоо би 50-наас хүрэх гэж байгаа. Тэгээд ингээд намайг камера мөр инээгээд ингээд зарим тохиолдолд ингээд уйлаад ингээд уйлах юм бас байна. Сэтгэл хөдлөх юм байна те. Тэр чинь гашуудаж уйлж байгаа биш. Сэтгэл хөдлөөд хүн бас нэг баярын нулимс ч юм уу эсвэл ингээд нэг ухаарцсан нулимс нэгэ гарах тийм тохиолдолд хүмүүс энэ надаа нэг 50 настай аваач ягаад жоохон өгчиг сонин болоод байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр тэр чинь хайранд бүрэн бүрэлдсэн байх юм бол эмоцнууд нь яг хүүхдлэг эмоцнууд нь гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд ямар нэгэн хүмүүст ингээд муу санах юм уу тийм юм юусоо байхгүй. Хэрвээ та миний талаар тэгж ямар нэгэн дүн шинжилгээ өгч байгаа бол өөрлөгөө хараарай. Мэдээч намайг шөмжилж болно. Би буруу ярьж болно. Тэрний комент бичиж болно. Та энэ дээрээ ингээд засаач энийг ингэмээр байна гэх юм бол би тэр зөв шөмжлөдөг бол хүлээж авна. Тэгэхээр бүгдээрээ сайхан хараа өөрийгөө хайр болгоорой. Ингээд эрүүх хэдэг штэ. Одоо хүний үйл ажиллагаа, хүний үйл явц чи юу болж байгаа юм гэвэл нөгөө авгалтай байжгаад ингээ авгалтай чинь айгүй хэцүү ингээд процессыг давж агаад тэгээд ингээд нөгөө нэг коконоос ингээ гардаг байхгүй. Коконоос гарахтаа ингээ айгүй удаан ингээд тэр процесс явж байгаа л ганцхан өдөр ингээл сайхан эрүүхэ болол нисэн явцдаг. Тэгэхээр яг тэрэн шиг таны амьдралд ингээ хэцүү юм болоод байгаа бол тэр процесс явагдчих. Тэрнийг сайхан зөв чиглүүлж ухамсараараа мэдлэгээрээ зөв чиглүүлээд тэгэд эрүүхэ болохын төлөө амьдраарай. Тэгээд бүгдэнд нь хайртай, бүгдээрээ сайхан аз жаргалтай
бүгдээрээ тийм гинэн цагаан насандаа байж удсан. Тэр нас руу буцаж очихын төлөө өөр дээрээ ажиллаарай. Өөрийнхөө ингээд нэг сайхан энэ энергич гаргаад ирсэн тэр юун дээр сэтгэлийн чин дээр ингээ хөөд гарч ирсэн тэр бохор хог шорог өөртөө цэвэрлцгээгээрээ тэгээ би бол ингээд мэдээлэл өгнө, та нарт импульс өгнө, хүн болгон өөрийнхөө энэ хогноос салах нь өөрсдийнх нь ажил. Энэ бол амархан ажил биш. Гэхдээ яг гоё ингээд хурстэй ингээд хурсыг шороотой хурс байлаа, айгүйх тийм хүн явцсан байлаа хурс байлаа. Тэр хурсыг маш их ажилласан хүн бол ингээд сайхан хүрцтэй ажиадуудаад ингээд өчнөө гоё болгоод ингээд гоё цэцэг ургуулад юм тэр хурцыг бүр зүлгжүүлээд гоё болгочих болно шүү дээ. Тэгэхээр бид нарын зүрх сэтгэл чинь тийм хөрсөл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрсдийнхөө зүрх сэтгэл дээр өөрсдөө ажиллана, өөрсдийнхөө зан чанарыг өөрсдөө мэднэ. Тэгээд тэрнийгээ сайхан одоо хаглаад цэвэрлээд зэрлэг өвсийн зулгаагаа тэг гоё хөрс болгох хэрэгтэй. Амархан биш. Тэгтээ өвдөлттэй. Тэгтээ жишээ бид нар хүүхдүүдтэй шилжилтийн насан дээр ингээд маш хурдан өсөлттэй хүүхдүүд бол юу яадаг? Хөл ингээ ясан маш их өвддөг гэсэн. Манай охин 10 настайгаас эхлээд одоо хэдэн жил ясан өвдсөн. Тэгээд одоо айгүй өндөр ч гэж надаас л өндөр ахгүй ямар ч юмсан. Тэгээд тийм болохоор таны ингээд хайрын процесс, өөрийгөө цэвэрлэх процесс явагдвал таны өвдөлттэй явагдана. Ягаад гэвэл та тэр муухай хатаг бүх юмнуудыг гаргаж ирээ өөрөө шахаж штэ. Өөрөө спирт асгаж जैन, өөрөө цэвэрлж जैन. Тэгэхээр чи маш их нулимстай, маш их өвдөлттэй, өөрийнхөө бурууг харна, өөрийгөө буруу тасчихсан харна, өөрчлөн, буруу юм хийсэн хүмүүсийг бас өөрчлөн. Ингээд бүх асуудлууд тийм юмнууд одоо энерги бас гоё байгаа. Бид нарыг дэмжиж байгаа болохоор тэгээ энэ орчин цагтаа цаг үетэйгээ хамтраад энэ энергитэйгээ хамтраад хайрын бүх хүмүүс хайрын талаар одоо сонирхож хайрын талаар маш их хэлдэг гоё болж штэ. Тэгээд тэрийг би бинийгээ дэмжиж энэ процессыг туслаад бүгдээрээ хайр болцгоё. Бүгдээрээ би энтэйгээ ямар нэгэн буруу толгойн хард ямар нэгэн бодохгүйгээр гоё харьцъя. Ягаад гэвэл таач хүн, бич хүн, бид нар бүгдээрээ яг нэг тэгш хүн. Магадгүй та мэрэгжил мэдлэгээр одоо нийгэмд эзэлж байгаа байр суурьаар өөр байж болно, нийгэмд эзэлж байгаа байр суурьаар дээр байж болно. Одоо тэгтэл нийгэмд эзэлж байгаа байр суурьаар одоо дээд мэрэгжил, өндөр мэрэгжил төгссөн хүмүүс заавал тэр чинь нийгмийн байр суурь болохоос заавал хайр боловсрсон биш гэдгийг уучлаарай. Юм бол нөгөө нэг хөрхийн амьтад энэ төр засгийн дээр байгаа хүмүүсийг жишээ болгож байдаг. Үнэхээр бид нар харуулж байгаа тийм. Бид нар ч маш боловсралтай гадаад дотоод яваад юу ядсан. Тэгээд маш их ийм боловсралтай гэр бүлээс гаралтай тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгтэл ямар хайргүй, ямар хайраас голдсон тийм байгааг бид нар одоо харж байгаа. Тэгэхээр бид нараар жишээ болгоод шөмжлөх гээгүй жишээ болгоод бид нар тийм болохгүй төлөө тэр хүмүүстэй тэмцэж биш, тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрөөд өөрсдөө энэ сайхан цагийг гаргаад өөрлөгөө хараад ингээд хайранд хүрцгээе. Бүгдээрээ энэ дотроос ингээд сайхан хайрны ингээд энерги биелүүлгөө те. Хайрын энерги гаргаж яадаг хүн бол улаасаа тэр ингээд ирчилсэн ийм юуны энергиуд өөр ингээд үл ойлголцол ингээд хэрүүл эн чинь ингээд харахад ботход ийм энергиуд байж байгаа байхгүй. Тэрнийг сайхан хайрны энерги орж ирээл ингээд бүгднгийн сайхан ингээд нам тайван болгоол ингээд тэгдэг байхгүй. Тэгэхээр бүгдээр хайр болохын төлөө, цэвэр хайр болохын төлөө өөрийгөө хайрлцгаая. Үннээр нь бас тэр чинь үнээр нь хайрлна гэдэг чинь нөгөө нуугаад сайн ил гаргах биш, сайн муу бүх юмаа хүлээн зөвшөөрөөд сайн муу хоёр чинь хэрвээ муу зам чанар байвал таны төрөлхийн зам чанар байгаа бол тэрнийг ингээ ил гаргаад окей хүлээн зөвшөөрчих юм бол тэр чинь ингээ учир зүггүй ингээ давмгаалаад байдгүй байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ хайр болцгоё. Бүгдэнд нь хайртай. Тэгээд
баярлалаа. Ингээд тухтаа суугаад сонссон. Тэгээд та нарт ингээд сайхан гоё хайрыг жоохон ч гэсэн хүргэж чадсан бол миний энэ хийж байгаа ажлын үр дүн. Тэгээд хайртай шүү. Баяртай.